За бүгдээр нүглөөний юм дүргийн сонсогчдоо ингээд манай подкастын дараагийн нэгэн шинэ дугаараа эхлэхэд бэлэн болсон байна. Чин санаа аз түвшинд бэлгүүнээр байна. Өглөөний юм дүргийн залуусаа. Өглөөний минь. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногт зах зээл дээр он сонирхолтой юу болж өнгөрвөө гэдэг талаар өнөөдрийн подкастаар ярилцсанаа. За тэгэхээр Америкийн зах зээлээс эхлэе. За өнгөрсөн 7 хоногт олон улсын валютын сангаас за дэлхийн эдийн засгийг бол таамаглалаа. За өсөлт бол юм байна гэд. За 21 онд бол 6% өснө гэжсэн бол үүнийгээ бууруулад 5.9% болголоо. За учир шалтгаан нь юу байсан бэ гэхээр нийлүүлэлтийн хомсол нэгдүгээрт бол өндөртэй байна гэсэн ийм зүйлийг хэлээд байна. За үүнтэй холбоотойгоор бол инфляц өснө. За инфляц өсөж байна. Харин төв банкуудын хувьд бол инфляц зориулаад бодлогын хүүгээ нэмэгдүүлэхэд бэлэн байгаарай гэсэн ийм зүйлийг бол хэлээд байна. Америкийн нэгдсэн улсад инфляц жилийн дүнгээр бол 5.4% өсөлттэй ингээд гарлаа. За энэ бол таамаглаж байсан дүнгээс бол үйл явдлыг бол өндөр ийм инфляц байгаа даа. За Монгол улсын хувьд харин инфляц хэд байгаа юм бэ тийм ээ. Тэгэхээр Монгол улсын хувьд бол жилийн нийт улсын дунджаар инфляц 9.6% тай. Улаанбаатарын инфляц бол 9.9% тай. За өөрөөр хэлбэл ингээд шар эрзэнээр бооцсон боодолтой багц мөнгөний маань ханш бол 11 нь байхгүй болцсон байна гэж хэлж болохоор. Тэгэхээр яг ийм инфляц өндөртэй байгаа үед одоо ямар бүтээгдэхүүн хөрөнгө оруулалт хийх юм бэ? Ямар хувьцаа авд юм бэ тийм ээ? Тэгэхээр юу авч болох вэ гэхээр нэгдүгээрт бол үл хөдлөх хөрөнгө байр байшаа авч байгаа. Тэгэхээр сүүлийн нэг жилд бол Монголд ч гэлтгүү дэлхийд бол үл хөдлөх хөрөнгөний ханш маш өндөр болж өслөө. За үүнээс гадна болохоор түүхийд маш их хэмжээр авдаг ба алтцэс одоо газрын тосч байд юм уу тийм ээ? Энд бол хөрөнгө оруулах боломжтой. За сүүлийнх нь хувьцаан дээр тэгвэл яг юунд хөрөнгө оруулах юм бэ? За бэлгүүнээ гэж бодож байна. За ер нь бол одоо инфляц өндөр байгаа. За бодлогын хүү бол ингээд ерөөхдөө одоо өсөх нь бол ойлгомжтой болсон. Тэгэхээр энэ дээр бол ерөөхдөө яг энэ хөрсөн дээр боосон буюу яг борлуулалтын орлого нь өсөхөөр одоо хувьцааны наашин дагаж өсдөг. Тийм value төрлийн хувьцаануудад хөрөнгө оруулах нь хамгийн зөв сонголтоо. Тий яг зөв. Тийм нөгөө одоо ингээд ер нь бол хувьцааны зах зээл дээр хөөс гэдэг бол ерөөхдөө хүмүүс нөгөө нэг ирээдүйд гарах хүлээлтэндээ төрүүлээд хөрөнгө оруулсан байгаа. За энэ ингээд одоо юу гэдэг чинь нордог ч юм уу те тэр хүлээлт нь ингээд одоо болохоо болох юм бол ерөөхдөө буцаагаад хүмүүс мөнгө татаж эхэлдэг гэсэн. Тэгэхээр хөөс ерөөхдөө хагарч байгаа гэж ойлгож байна. За бэлгүүнийг хэлж байгаагаар яг борлуулалт нь өсдөг ийм салбарт бол хөрөнгө оруулах гэдэг нь маш зөв. За энэ салбарт юу байгаа нвэ гэдээ ингээд судлаа аваад үзэхээр инфляцтай уялддаг салбар нь болохоор ритейл бизнесүүд бол Walmart, Costco зэрэг бизнесүүдэд бол хөрөнгө оруулах нь оновчтой тийм ээ. Яг тэгэхээр инфляц өссөн хэдий ч зарагдж байгаа борлуулалтын хэмжээ бол тогтмол хэвээрэл байгаад байдаг. Тэгэхээр би Costco-гийн одоо улирлын тайлангийг уншаад үзлээ. Тэгэхээр тайлан дээр юу гэж ийнэ гэхээр хятадаас татж байгаа бараа бүтээгдэхүүнүүдэд эднэр дийл хийгээд за нийлүүлэлтийн хомсолтой эсэнсэн хямд үнээр бид нэр татъя гэж ийм дүр зураг харгалах гэж. Өөрөөр хэлбэл одоо ирэх 2-3 сарын турш бол Costco бусад жижиглэн худалдааны бизнесүүдтэй харьцуулахад хямд үнээр бараагаа татцсан. За инфляцтай үед хямд үнээр зарах боломжтой. Гэхдээ харьцангуй давуу байдал бий болоод энэ бизнесийн хувьд бол өсөх юм потенциал бий болоод байна. За. Тэгэхээр ер нь бол дэлхийн одоо цаашдаа бол инфляц бол нэмэгдэн ийм байгаа. Ер нь бол эдгээр ингээд ойлгомжтой болсон асуудал тий. Төв банкуд бол үе шаттайгаар бодлогын хөгөө нэмэгдүүлнэ гэдэг ийм байгаа даа. Тэгэхээр нэгэнт бол бид нар ингээд инфляцтай нүүр тулах нь бол ингээд ойлгомжтой болчихжээ. Бидний хэрэгэлдэг мөнгөний үнц нь бол алдагдах нь ойлгомжтой болчихжээ гэсэн. Тэгэхээр одоо ерөөхдөө бид нар яг юуг эрэлхийлэх хэрэгтэй вэ гэхээр дор хаяж яг энэ үнгүүдэд байгаа одоо мөнгөнийхөө үнцнийг нөхөц хэмжээний одоо өгөөчтэй хөрөнгө оруулалтуудыг л бол хайх хэрэгтэй те. Дээр одоо манай чин санаагийн хэлдэг санаа бол инфляц өслөө бараа бүтээгдэхүүний үн нэмэгдлээ мөнгөний худалдаа авах чадвар нөгөө талаараа буурлаа. Энэ нь юу юм гэхээр одоо тэр дэлгүүрүүд л гэж яриа та те. Дэлгүүрүүдийн бизнес бол ерөөхдөө зарж байгаа бараа бүтээгдэхүүний үн нэмээд одоо өсчхөр борлуулалтын орлого нь бол яг ингээд нөгөө нэг тэр алдагдаад байгаа үнцний бол нөхөд аваад гарчна л гэсэн санааг илэрхийлээд байгаа гэсэн. За тэгэхээр Хонконгийн хувьд ямар вэ? За өмнөх 7 хоногт Хонконгийн хөрөнгөний биржийн голлох индексүүд бол харьцангуй одоо тогтвортой байлаа. За гол онцлог сонирхолтой мэдээ юу байсан бэ гэхээр одоо энэ Хятадын Meituan Group гэдэг байгаа. За энэ Meituan Group-ыг Хятадын зах зээлийн зохицуулагч байгууллагаас 500 сая доллараар торгосон ийм үйл явдал болсон. За гисэн хэдиж нөгөө талдаа Meituan Group-ийн маань хувьцааны ханш тухайн торгуул ногдуулсан өдөр 8%-аар өссөн байгаа.
За яагаад нэг талдаа ингээд засгийн газраас нь торгуул ногдуулж байхад ингээд Метон группийн хувьцааны ханш өссөн бэ гэхээр одоо зах зээл бол илүү хэмжээгээр торгоно гэсэн ийм хүлээлттэй байсан байгаа. За одоо жишээлбэл Alibaba группийг 2.4 тэрбум $аар торгож ирсэн тий. За ерөнхийдөө зах зээл бол маш их хэмжээгээр торгох төлөвтэй ингэж хүлээлттэй байсан. За гэсэн эзэлч бол харьцангуй боломжийн дүнгээр бага дүнгээр торгосон байна гэж үзсэн учраас бол тус группийн хувьцааны ханш бол өссөн байна. За ерөнхийдөө бол энэ Хятадын технологийн салбарын компаниудад бол энэ 2020 оны 11 сараас хойш тодорхой хэмжээний арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. За 10 сард бол энэ Хятадын антимонополийн хуулийн төслийн драфт нь бол гарсан байсан. За драфт нь гарах өдөр бол энэ Ant Group-ийн IPO-г цуцалсан. За энэний дараачаар 2 сарын 7-нд бол антимонополийн эсрэг хууль нь өөрөө батлагдаад хуулийн төсөл нь батлагдаад за ингээд технологийн салбарын компаниуд эсрэг арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. 2 сарын 18-ны өдөр бол Хонконгийн өргөний биржийн оройн цэг байсан бол энээс хойш ерөөсөн тасралтгүй уналт бол үргэлжилж эхэлсэн. За сүүлд 7 сард энэ боловсролын салбарын хувьцаануудаа компаниудаа бол бас нэмэлтээр арга хэмжээнүүдийг бол авч эхэлсэн. За ингэхээр ерөнхийдөө энэ онд бол хоёр голлох том үйл явдал бол энэ технологийн салбарын компаниудад бол маш томоор нөлөөлсөн юм үйл явдал болсон. За тэрний илэрлэл нь бол сүүлд энэ Meton Group дээр $500 сая торгуул ногдуулж бол дуусчих шиг байна. За Meton Group нь бол энэ Tencent Alibaba-тай адилхан маш олон төрөлд одоо салбарт үйл ажиллагаа явуулдаг энэ технологийн төрлийн компани байгаа. За гол үндсэн үйл ажиллагаа явуулдаг салбар нь бол хоолны үргэлтийн үйлчилгээ явуулдаг. За ийм компани байгаа. За ийм. За тэгэхээр өөр нэмж дэлгэрүүлж ярих сонирхолтой зүйлүүд байна уу? За эх 7 хоногт юу хэлж байгаа гэхээр одоо компаниудын санхүүгийн тайлан бол гарч байгаа 3 төр илэрлээ. За өнгөрсөн 7 хоногт бол банкуд JP Morgan ч гэдэг юм уу эдгээр банкуд бол санхүүгийн тайлангаа гаргасан. За нийт тайлангийн болохоор 80% нь бол цэвэр ашигын байдлаараа бол давж гарсан байгаа даа. За өөрөөр хэлбэл хүлээлт бол өндөр байсан. За үүнийг бол дахиад аваад гараад ирсэн. За одоогийн байдлаар бол нийт компаниудын 8% нь S&P 500-ийн 8% нь бол тайлангаа гаргацсан. Ийм байдалтай байна. За түнчлээ одоо биткойн тийм ээ. Биткойны ханш бол $60,000 давчлаа. За тэгэхээр одоо юу нөлөөлчихвөөг аваад үзэхээр сангууд бол ETF байдаг тийм ээ. ETF-ийг биткойн дээр суйрлаад бол гаргаад эхэлсэн. За гисэрнэ JP Morgan-ы захирал ийм ETF гаргасан хэрнээ өөрөө болохоор за миний хувь хүний хувьд бол биткойн бол ямар ч үнэгүй зүйлээ. Гэхдээ яг хуу харилцагчид сонирхоод байгаа болохоор бид нар гаргаж байгаа маа гэсэн ийм зүйлийг бол хэлээд байгаа. Тэгэхээр биткойны ханш бол $100,000-аас $250,000 хүрэх боломжтой гэж шинжээчд үзээд байгаа. За гэсэн хэрнээ энэ бол их мөнгөөр хөрөнгө оруулахад бол маш эрсдэлтэй бүтээгдэхүүн байгаа даа. Тэгэхээр багцынхаа нэг 5 орчим хувьд юм уу хөрөнгө оруулахад бол тохиромжтой ийм бүтээгдэхүүн тийм ээ. Тийм. Биткойн бас тийм. Ер нь бол ингээд дахин нэг оройгоо тогтооход ойрхон байна те. Өндөр өсөлт үзүүллээ. Акцгаа ер нь бол ингээд одоо яг ингээд бид нар бол яг ингээд нөхцөл байдлыг аваад үзэх юм бол бүх зах зээл өсөд байгаа юм шиг ажиглагдаад байна те. Одоо ингээд байгаа бүх сав руу одоо юу гэдэг чинь ус орж ийн те. Ер нь бол хаана л юу л ямар л бүтээгдэхүүн байна тийшээ л ерөөдөө мөнгө цотгож байна. Ийм нөхцөл байдалтай байгаа байна. Тэгэд энэ нь бол ер нь бол явандаа яг яаж төгсөх нь гэдэг нь үнэхээр сонирхолтой санагдаад байна л да надад те. Тэгэхээр инфляц өөрөө юм байна, бодлогын хүн юм байна гэл ер нь бол яг нэг өдрөө тутам хүмүүстэй ингээл одоо сүүлийн нэг 2-3 сар ингээд 3 сарын турш ингээд байнга яригадаад байгаа энэ зүйлс одоо ер нь бол ирээдүй ингээд нэг талаараа эдийн засгийн суурь үзүүлэлтээ аваад үзэх юм бол болохоо болцсон юм шиг те. Бирж дээр арилжаалагч байгаа бараа бүтээгдэхүүнүүдээ аваад үзэх юм бол зах зээл гоё байгаа ч юм шиг нэг ийм дүр зурагтай болчиход байна. Тэгээд яг хуу мэдээж хинч зах зээлийг 100% таамаглаж чадахгүй. Тийм учраас бүгдээрээ ингээд үр дүнг нь бол хойштоо харах бах. За тэгэхээр яг түрүүн ерөөдөө ингээд нөхцөл байдлууд хэцүү байна гэж хэлсэн. Борлуу ер нь бол инфляцтай уялдаад борлуулалтын орлого нь тогтвол одоо байдаг бизнес бол ерөөдөө ритейл буюу жилигнэгийн худалдаагийн бизнес юм а гэж байгаа тийм. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор бол одоо Монголд бол нэг гоё сонирхолтой шинэ бүтээгдэхүүн гарч байгаа нь бол мэдээж одоо CEO байгаа тийм.
Тэгэхээр одоо өдрөөр өссөн CV бизнесийг та бүхэн сонирхоод үзээрэй гэж хэлмээр байна. За ингээд өнөөдрийн одоо бид гурыг хүргэсэн дугаар та бүхэн таалагдсан байх. Тэгэхээр дараагийн дугаараар бүгдээрээ уулзлаа. Түр баяртай. See you soon.